Үндэсний хувьсгал хэрэгцснээр компани хоорондын төр болон хувийн хвшлэн хоорондын харилцааг нэлээд ойртуулж өгч байгаа, дуу хоолойг хөргөж өгч байгаа. За нөгөөтэйгөр болон бас компаниуд ингээд зочдлуулж байгаатай холбоотойгоор нэг нэгнээс туршлага асуудал томоохон боломж гэж бид нар харж байгаа. Компаниуд хоорондоо бас ингэж уулзснараа те хоорондын дундын хамтарсан бүтээгдэхүүнүүд бий болгож байна. За бид нар одоо жишээ нь хамгийн энгийн жишээ нь гурван компаниудаас хамтарч байна. Ламорто бид нараас хамтарч гэх мэт ч өөр олон компаниуд байгаа. Дэлгэц бүтээгч нар маань үзэж үйлдвэртэй маань танилцсан туйлын их баяртай. Ерөнхийлөгчдийн санаалсан хүнсний хувьсгалын сүүлийн үед бид зөндөө олон хурал зөвлөгөөнүүд тэгээд үйлдвэрүүдтэй танилцаж явж байна. Монгол оронд одоо хүнсний хувьсгал яалтчгүй хийх болж байна. Бид нар гаднаас хамааралтай байхаа болж өөрийнхөө дотоодын одоо хүчин чадлаар үйлдвэрлэгч орон болно гэсэн энэ санаачлал бол үнэхээр хүчтэй одоо байгаад одоо хүмүүс идэвхтэй оролцож байгаа хүмүүс хийж бүтээх эр зоригтой эрмэлзэлтэй ирээдүй харагдаж байгаа одоо баяртайгаа дэмжиж ажиллаж байгаад баяртайгаа бизнес тур гэж явж байгаа. Бие биенээр ороод ингээ ажиллаж байгаа нь бол бас зүг байна. Манай одоо сабаглаа бодлого үйлдвэрлэгчд бол одоо бас хамтраад юм хий. Тэгээ кластераар хөгжиж те ийм бодолтой явдаг те бие биендээ туршлага судлах хэрэгтэй. Бие биенээ дэмжих хэрэгтэй. Ер нь бол Монголд байгаа үйлдвэрлэгчдийн бол өрсөлдөгч болоод этийн үйлдвэр. Үүнээс бид бие биенээ дэмжих хэрэгтэй. Тэгээ нуу чаах юм байхгүй үзүүлээд ингээ явах хэрэгтэй гэж ингэж бас бодож явд юм. Бид бол үйлдвэрлэгч нар баялаг үйлдвэрлэгч нар хоорондоо бие биентэйгээ хамтран ажиллаж кластераар бие биенээ дэмжих, кластераар хөгжих ийм одоо томоохон бодлогын хүрээнд хамтран ажиллаж байгаа баялаг үйлдвэрлэгчид бас энэ дотор бас нэлээдгүй байна. Тэгэхээр аяллаа үр дүн бол маш одоо өндөр гарч байгаа.